Хятадд төрийн эргэлт гарах төгснө үү? Хятадын цэргийн төв комиссийн дэд дарга Жан Юшиа зэвсэгт хүчний дээрээсээ 2 дахь том хүн болон цэргийн төв зөвлөлийн гишүүн бөгөөд зэвсэгт хүчний жанжин штабын дарга Лю Жинли нарыг огцруулсан албан мэдээллүүд хэд хоногийн өмнөөс гарч эхэлсэн. Батлан хамгаалах яамных нь албан мэдээлэл дээрх 2 албан тушаалтныг ёс зүйн зөрчил гаргасан, хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж дурдсан ч бодит байдал дээр огт өөр зүйл болсон талаарх мэдээллүүд гарч эхэлжээ. 2026 оны 1-р сарын 18-ны орой Бээжин хотын төвийн Хайдиан дүүрэгт орших Жинси зочдуудад Хятадын дарга Ши Жинпинийг баривчлах орлого зохион байгуулад бүтлгүүцсний цаана дээрх 2 эрхэм байсан учраас баривчлагдаж албан тушаалаасаа зайлуулагдсан бололтой. Төрийн эргэлт хийх зорилготой байсан байж болзошгүй энэ үйлдэлийн талаар таамаг дэвшүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Хятадын батлан хамгаалахын салбарт Ши Жинпиний хийсэн цэвэрлэгээ халаа сэлгээний талаар зайлшгүй дурдах ёстой болно. Ши дарга 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш иргэний болон цэргийн ардын чөлөөлөх хайран буюу PLA албан тушаалтнуудыг онилсон авилгын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил явуулсаар ирсэн. Эдгээр үйлдэлээ албан ёсны мэдээнд бол авилгыг үндсээр нь устгах Хятадын коммунист нам болон төрийн удирдлагад үнэнч байхыг баталгаажуулах зорилготой гэж тодорхойлдог. Гэвч шинжээчид, тоомчид үүнийг нөлөө бүхий өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах, эрх мэдлээ бэхжүүлэх, тэр дундаа Ши Жинпиний өөрөө удирддаг цэргийн төв зөвлөлөөр дамжуулан цэргийн хүчинд туйлын хяналт тогтоох арга хэмжээ гэж үздэг. Цэргийнхний дунд хийсэн цэвэрлэгээний хамгийн хүчтэй давалгаа 2023 оны дунд үеэс эхэлж 2025 онд ч үргэлжилж байгаа бөгөөд энэ нь урд өмнө үздээгүү далайцтайгаар зарим нүунийг Маогийн 90 үеэс хойших хамгийн том цэвэрлэгээ гэж нэрлэж байгаа. Дээд тушаалын офицеруудыг хамарч байна. Цэргийнхний хүрээнд хийсэн цэвэрлэгээний онцлог үйл явдлууд. Rocket Force 2023 онд Хятадын цөмийн болон Пуужингийн зэвсэглэлийг хариуцдаг Rocket Force-оос эхэлж тоног төхөөрөмж худалдаа авалттай холбоотой авилга болон албан тушаалын зөрчлийн асуудлаар олон тооны командлагчдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Сайд нар дараалан огцорсон. Энэхүү үйл ажиллагаа нь бусад салбаруудад өргөжин батлан хамгаалахын 2 сайд дараалан огцороход хүрсэн. Ли Шанфу 2023 оны сүүлээр албан тушаалаас нь чөлөөлж 2024 онд авилгын хэрэгээр Хятадын коммунист намаас хөөсөн болон түүний өмнөх сайд Вэй Фэнхэ генералуудын шийтгэл 2023 оноос хойш 10 гаруй дээд тушаалын генерал шалгагдаж албан тушаалаасаа зайлуулагдах буюу намаас хөөгдөд байна. 2025 оны 10 дугаар сард 8 өндөр тушаалын генерал авилгын хэрэгээр Хятадын коммунист намаас хөөгдөв. Эдийн засгийн нөлөө цэвэрлэгээ нь цэрэг аж үйлдвэрийн компаниудад цаад очруулж 2024 онд Хятадын зэвсгийн томоохон компаниудын орлого буурсан үзүүлэлттэй гарсан байдаг. 2026 оны 1-р сарын буюу өнгөрсөн 7 хоногийн үйл явдал. Хамгийн дуйлантай нь Хятадын цэргийн хамгийн өндөр цалтай офицер бөгөөд цэргийн төв зөвлөлийн дэд дарга генерал Жан Юшиаг түүнийг Ши Жинпиний хамгийн ойрын холбоотон эртний итгэлт хүн гэж үздэг байсан. Сахилга бат, хууль тогтоомж ноцтой зөрчсөн, авилга болон нууц задруулсан хэрэгээр шалгагдаж эхэлсэн талаар дурдсан. Гэвч дээрх албан тушаалтнууд Ши Жинпинийг Жинси зочдуудад хонхоор ирэх оройн буюу 1 сарын 18-нд баривчлахаар бэлдсэн боловч бүртэлгүүтэж баригдсан талаар албан бус их сурвалжууд ярьж бичээд байна. Жинси зочдууд нь ерөнхийдөө гадна дотны иргэдийн хувьд хаалттай, цэргийнхний мэдлэлд байдаг. Төрийн өндөр албан тушаалтнууд байрлах буюу уулзалт, хурал зөвлөгөөн хийх зорилгоор ашиглагддаг тусгай хэрэгцээний зочдууд л аж. Улс орны төрийн тэргүүнүүд өөрсдийн албан өргөнөөс гадна амьдардаг өргөөтэй байдаг. Цагаан ордон, Кремль, их тэнгэр цогцлбор гэх мэт. Ши Жинпиний албан ёсны өргөө нь Жон Нанхайд байдаг. Гэвч тэрээр хувийн аюулгүй байдлын үднээс энгийнээр хэлбэл элдв халдлагад өртгөөс сэрэмжлэн албан ёсны өргөөндөө тогтмол хонхоо болоод удаж байгаа гэжээ. Харин олон нийт мэдэгдэхгүй байршлууд, зочдуудал, амралтын газар, нууц байр дотроос гинт рандом маягаар сонгож, ээлжлэн тойрч хоноглдог аж. Чухам 1-р сарын 18-нд Жинси зочдуудалд хонох хуваар нь тодормогц Жан Юшиа болон
Лю Зэнли нар тухайн өдрийн оройн өөрсдөдөө үнэнч цэргийнхнийг цуглуулж Ши Жинпинийг барьцлахаар тогтоод байж. Ер нь жинси зочдуудад арай олон удаа ирж хондог бас нэг байршилтаа 2-оос илүү хоног байдаггүй учраас энэ зочдуудад байхад нь л барьж авах санаатай байж. Гэвч ямар нэг аргаар тэдний төлөвлөгөөг ажиллагаа эхлэхээс ердөө 2 цагийн өмнө Ши Жинпин дарга олж мэдсэн бөгөөд тэр даруйда буудлыг нууцаар архан явж генералуудыг өөрсдийг нь энэ боломжийг ашиглан гиндүүлж баривчлах хариу арга хэмжээ авсан аж. Харин Жан Юшиагийн талынхан нууцсан задарсныг мэдлгүй төлөвлөсөн ёсоор ажиллагааг эхлүүлснээр жинси зочдод дотч байсан Жанын хүмүүс болон Ши Жинпиний илгээсэн хүмүүсийн хооронд буудалцаан болж төрийн тэргүүний хамгаалтаас 9 хүн буудуулж амиа алдсан бол нөгөө талаас илүү олон тооны хүн буудуулж өгсөн гин. Энэ буудалцаан болж байхдаа зэрэгцэн Жан Юшиа болон Лю Зэнли нарыг барьчилсан ба гэр бүлийнхнийг нь ч шууд саатуулсан аж. Зарим хүмүүс ийм хэмжээний ноцтой ажиллагаа сэтэж байсан бол гэр бүлийнхнийгээ яагаад нуугаагүй, хамгаалаагүй юм бол гэж гайхаж байгаа ч эсрэгээрээ гэр бүлийнхнээ гадагш нь явуулах буюу хотоос гаргасан бол илүүтэй с ิจ төрүүлж ажиллагаа нь илэрх магадaltaй байсан гэж нэрээ нуутлсан их сурвалж Канадад амьдардаг сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдж. 2023 оноос хойш инхүү цэргийн төв зөвлөлийн гишүүдийг бараг бүгдийг нь огцруулж намаас хөөж шоронд хориод байсан бөгөөд Жан Юшиа хэрв Ши Жинпинд ямар нэг зүйл тохиолдвол хятадын төрийн тэргүүн болох хамгийн өндөр магадaltaй хүн гэж гадны хэвлэлүүдээр удаадараа бичигддэг байсан нь түүнийг хардаж сэрдэх хардлагыг уламж дэвэргэсэн байх боломжтой юм. Ер нь Ши Жинпин сүүлийн жилүүдэд улмал хартай сэртэй болсон хэнд ч итгэхээ болж нам дотор хөрсөлдөгчдөө нухчин дарах нь Маогийн үеиг шиг хэв маягтай болсон гэж тодорхой хүрээнд яригддаг байсан. Энэ удаагийн бүтлгүүцсэн орлогоор харагдаж байх шиг байна. Энэ удаад генералуудын нэрийг маш богино хугацаанд зарлаж албан мэдэгдэл гаргаж байгаа нь хэрв Жан Юшиатай ижил санаа бодолтой дараачийн төлөвлөгөөнд нь гар бие оролцох сонирхолтой этгээдүүд байсан бол тэдэнд өгсөн шуурхай сануулга мессеж гэж ойлгогдохоор байгаа юм. Бас маш богино хугацаанд төрийн эргэлт зохион байгуулагчид тэдний гэр бүл хань хамсаатнуудыг бүгдийг нь баривчилж цэгцэлж дуусгаад мэдгдлээ хийж байгаа нь тодорхой гэжээ. Дашран дуртахад хэрв энэ удаагийнхыг Ши Жинпиний амь насанд халдах орлого гэж тооцох юм бол нийтдээ инхүү 4 дахь удаага түүнд халдаж буй тохиолдол болох аж. Үүний өмнө ихээхэн шуугиан дагуулсан орлого нь 2013 онд Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн асан Жо Йонканг хөлсний алуурчин явуулж бүтлгүүтээд хүүтэйгээ хамт баривчлагдсан явдал байдаг гин. Хөлсний алуурчин Ши Жинпиний бие хамгаалагчийг хороож Ши даргын хөлийг сум шүргэсний улмаас олонний нүдэнд ил гарч ирэлгүй 20 гаруй хонж байсан гэдэг. Нэгэн тийм орлого хэд хэдэн гарч байгаа учраас Ши Жинпин цаашид ямар арга хэмжээ авах нь их анхаарал татж байгаа. Зарим хүмүүсийн таамаглалаар төрийн тэргүүний ажлаа даруй өгч өөрийн болон ойр дотны хүмүүсээ хамгаалах эсвэл эцсээ хүртэл өрсөлдөгчд болон өрсөлдөгч гэж үздсэн бүх хүнийг барьж хорих, барьцаа улам чангаруулах хувилбарууд байгаа гин. Мөн өөр нэг магадлалаар бол Ши Жинпиний Хятадын ардын чөлөөлөх армийн дотор хийж буй цэвэрлэгээ нь ерөөсөө л тайвантай удахгүй хийх дайнтай хамгийн их холбоотой. Баривчлагдсан 9 генералууд дотор Хятадын ардын чөлөөлөх армийн дотор маш том фракцтай мөн намын төв хорооны гишүүн генералууд байсан. Дайн хийх шийдвэрийг Ши ганцаараа гаргах хэрэггүй намын төв хороо гаргадаг. Гэтэл эдгээр генералууд дайн хийхийн эсрэг байр суурьтай байсан. Тэд цаг ямагт тайвантай хийх дайнд Америкийн нэгдсэн улс, Япон, Филиппин улсууд хөндлөнгөөс оролцох магадaltaй маш өндөр эрсдэлтэй гэх мэт тайлангууд илгээдэг генералууд байв. Гэвч Тайваныг нэгэнт цэргийн хүчээр нэгтгэн гээд шийдчихсэн Ши Жинпиний хувьд эдгээр генералууд нь дайн хийхэд хамгийн том саад болж байв. Иймээс тэднийг авилга гэх шалтгаанаар нам ба албан тушаалаас нь хөөлөө гэж харагдаж байна. Мөн тун удахгүй Хятадын коммунист намын их хурал болно. Уг хурлаар албан тушаалын томилгоонууд болон Тайваны асуудал нэлээд чухал байдлаар хилцэгдэх сурагтай. Ши Жинпин төв хорооны генералуудыг өөрийн дагагчдаар бүрдүүлж дайн хийх бүх эрхийг олж авах нь бараг л тодорхой болов. Гэвч харамсалтай нь Ши Жинпин хамраараа газар шаах замаа өөрөө засч байгаа нь.
Тэдгээр генералууд нь өмнөх генералуудын адил дайны бодит эрсдлийг шударгаар тооцож, ши даргын нүүрэн дээр ил тодор тайлгнах нь юу л бол амьгүй албатуудаар өөрийгөө хүрээлүүлсний гайгаар л удирдагчид ундагдаа. Путинд ч гэсэн тойрон хүрээлэгчд нь худал мэдээллээр хөөргөж байгаад хялбархан ялна гэж итгүүлснийг санах хэрэгтэй. Жан Юшиа бол ердийн нэг генерал биш. Тэр бол Ши Жинпиний хувийн итгэлд хүн төдийгүй Хятадын цэргийн элит буюу улаан сурвалжтан юм. Жан Юшианы эцэг Жан Цзюньшүн нь Мао Цзэдуны итгэлт генерал байсан бөгөөд Ши Жинпиний аав Ши Чжуншүтай нэг дор байлтж явсан. Ши Жинпин Жан Юшиагийн гэр бүлүүд хэдэн 10 жилийн гүн холбоотой. Жан Юшиаг Ши Жинпиний айрамдах загалмайлсан эцэг гэж үздэг. Шийг засгийн эрх авахд болон эрх мэдлээ тогтооход Жан Юшиа армийг хяналтандаа байлгаж өгсөн. Хэрв Жан Юшиа төрийн эргэлт хийхийг завдсан бол энэ нь Ши Жинпиний хувьд хамгийн сүүлчийн цайз норсон гэсэн үг. Айрам доторх хуучинсаг үзэлтнүүд болон цэрэг армийн туршлагатай генералууд Ши Жинпиний явуулж буй цэвэрлэгэнд нь өөрсдөө өртгөхөөс өмнө урьдчилан сэргийлэх цохилт өгөхөөр шийдсэн гэж харагдаж байна. Жан Юшиа тэргүүтээ олон генералуудаа баривчилснаар Ши Жинпин одоо улаан сурвалжтан фракцтай ч итгэхээ болж эртний Ромын хаан Неро зөвлөдийн Сталин шиг өөрт нь туйлын үнэнч өөрийн үгэнд захирагддаг хүмүүсээр тойрон хүрээлэгчтэй бүрдүүлэхээр шийджээ. Генерал Жан Юшиаг Америк нэгдсэн улсад цөмийн нуус дамжуулсан гэж сэжиглэж байгаа нь Хятадын үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг цэгт цохилт өгсөн хэрэг болоод байна. Хятадын цөмийн зэвсгийн хүчин бол Америк нэгдсэн улстай тэнцвэртэй харилцах цорын ганц хөзөр нь юм. Хэрв Бужингийн байршил, техникийн үзүүлэлт, чиглүүлэгч системийн нууц задарсан бол Хятадын цөмийн зэвсэг Америк нэгдсэн улсын өмнө хэрэгцээгүй төмөр болон хуурна гэсэн үг. 2023 онд Израилийн Моссад болон Америк нэгдсэн улсын агаарын цэргийн их сургуулийн судалгааны хүрээлэн Хятадын цөмийн Бужингийн баазуудын байршил бүтцийг маш нарийн тодорхойлсон 250 хуудас тайлан гаргасан нь Ши Жинпинийг айрам доторхоо тагнах ажиллагаа эрчимжүүлэх гол шалтгаан болсон гэж шинжээч нар үзэж байна. Израилийн тагнуулын алба болох Моссад нь дэлхийн хамгийн чадварлаг алс хараатай байгууллагуудын нэгт тооцогддог. Хэдийгээр тэдний үндсэн үйл ажиллагаа ойрхон орнод Иран, Турк руу чиглэдэгч Хятадын армийн нууцыг тэд маш сайн мэддэг. 1980-аас 1990-ад онд Израиль улс Хятадын армид цэргийн өндөр технологи нийлүүлдэг гол түнш байсан. Хятадын орчин үеийн сөнөөгч онгоцоолох J-10-ын загварыг Израилийн цуслагдсан Лави төсөл дээр суурилсан гэж үздэг. Мөн Хятадын Бужингийн чиглүүлэгч систем, дроны технологиуд нь Израилийн инженерчлэлээс ихтэй. Хэрв чи тухайн зэвсгийн үндсэн код эсвэл загварыг нь гаргахад тусалсан бол тэр зэвсгийн сул тал, техникийн хязгаарыг нь хинээс ч илүү мэднэ гэсэн үг. Моссад Хятадын зэвсэг хэрхэн сэтгэдгийг дотроос нь мэддэг. Иран бол Моссадын номер 1 бай. Хятад улс Иранд зэвсэг Бужингийн технологи нийлүүлдэг. Моссад Ираны цөмийн болон Бужингийн хөтөлбөрийг тагнаж байхдаа Хятадын мэрэгчлэтнүүд тэдний нийлүүлж буй технологийн нууцыг давхар олж авдаг. Иранд очиж буй Хятадын зэвсэг техникийн үзүүлэлтийг судлах замаар Хятадын армийн ард талыг Моссад маш сайн харж байна. Израилийн Моссад ба Америкийн тагнуулын алба маш ойрхон ажилладаг. Америк нэгдсэн улсын тагнуулын алба Хятадын талаарх стратегийн мэдээлэл Израильтай хуваалцаж, хариуд нь Израиль ойрхон орнод дахь Хятадын ашиг сонирхол зэвсгийн 8-ны мэдээллийг өгдөг. Моссад Хятадын армийн технологийн сул тал болон зэвсгийн хүчин чадлыг барууны орнуудаас ч илүү нарийн мэддэг. Учир нь тэд өөрсдөө тэр технологиг нь өгч байсан. Харин Хятадын төр доторх улс төрийн нууцыг Моссад ихэвчлэн кибер тагнуул болон Америк нэгдсэн улсын мэдээлэл дээр тулгуурлан хянаж байгаа. Нөгөөтэйгүр Оросын Вагнерын босс Пригожины бослого болон Венесуелийн генералуудын уралт нь Ши Жинпиний хувьд маш том сэрэмжлүүлэг болсон гарцаагүй. Венесуелийн Николас Мадурогийн засаглалт цэргийн дээд тушаалтнууд нь Америк нэгдсэн улсын тагнуулын албатай тохиролцож өөрийн удирдагчаа худалдаж барьж өгсөн нь Ши Жинпинд нэг л зүйлийг ойлгуулсан. Цэргийнхэнд итгэж болохгүй. Зөвхөн тэднийг айлгаж хянж ажил өөрийгөө хамгаална. Генерал Жан Юшиа тэргүүтээ олон генералуудыг нууц задруулсан, авилга авсан гэж буруутгах нь замаасаа зайлуулах хамгийн амархан шалтгаан юм.
Чан Юшиа генерал бол Хятадын айрам дотроо асар их нөлөөтэй хүн. Тэр хөдөлсөн бол түүний ард маш олон генерал байсан гэсэн үг. Ши Жинпиний зорилго бол төрийн эргэлт гарсны дараа биш, гарахаас өмнө бүх с ิจ гтэй хүмүүсийг устгах явдал юм. Тэрээр айрам доторх ямар ч жижиг бүлэг үүсгэхээс сэргийлж байна. Хятадын цэргийн дээд албан тушаалтнууд генерал нар бие биетэйгээ уулзах, утсаар ярих бүр нь хяналтанд байдаг. Ийм нөхцөлд төрийн эргэлт хийхээр бэлтгэсэн тэдний зүгээс гаргасан арга ятсан эсвэл маш том эрсдэлтэй алхам байжээ. Ши Жинпин армийн дээд тушаалын генералуудаа дараалан огцруулж баривчилж байгаа нь армийн дунд шатны офицеруудын санаачлагыг боомлж шийдвэр гаргахаас айдаг байдалд хүргэнэ. Энэ нь бодит дайны талбарт Хятадын армийн байлдах чадварыг сулруулах эрсдэлтэй. Ши Жинпин бүх эрх мэдлийг гартаа авснаар түүний алдааг засварлах хүн нам армийн дотор үлдэхгүй болж байна. Энэ нь Хятадын ирээдүйн доктортой байдлыг зөвхөн нэг хүний дэглэмээс шийдвэрээс хамааралтай болгож улам эмзэг болголоо. Ши Жинпин гадаад дайсантай Америкийн нэгдсэн улс Тайвань байлтахаас өмнө дотоодох урагшдыг 5 дугаар цуваа бүр өмсөн цэвэрлэх тактик барьж байна. Хятадын төр доторх энэхүү хүйтэн дайн Ши Жинпинийг гадаад бодлогодоо илүү түрэмгий, эсвэл эсэргээрээ дотооддоо хит анхаарал хандуулан хаалттай болоход чиглэгдэж байна. Венесуелийн жишээ шиг барууны гар нь уруух тохиолдолд гарсан нь Ши Жинпинийг хэнд ч итгэдэггүй ганцаардсан дарангуйлагч болгон хувиргалаа. Одоо Ши Жинпин хэнд ч итгэхгүй, тэрээр зөвхөн техник хэрэгсэл, хиймэл оюун ухаан, дижитал хяналтанд итгэж хүмүүсийг улам ихээр хилмигдүүлнэ. Хамгийн туршлагатай генералуудаа баривчилсан айрам ямар ч ажиллагаа явуулах чадваргүй болно. Дунд шатны офицерууд тушаал өгөхөөс айж зөвхөн дээрээс ирэх зааврыг хүлээдэг амьгүй албат болно. Америкийн нэгдсэн улс Хятадтай байлдахгүйгээр Хятадын армийг дотроос нь өөрсдөр нь устгуулж байна гэж харж байгаа. Чан Юшиа шиг хүнийг уруулах эсвэл урвсан мэдээлэл тараах нь Америкийн нэгдсэн улсын тагнуулын албаны хамгийн том амжилт байх болно. Ши Жинпин Венесуелийн генералуудын уралдаас харж өөрийнх нь баруунгаар Америкийн нэгдсэн улсын тал руу хазаах вэ гэхээс үхтлээ айж байна. Тиймээс тэрээр Чан Юшиаг үнэхээр урвсан эсхээс үл хамааран урууж магадгүй гэсэн өчүүхэн төдий сэжүүр гаргахтал түүнийг зайлуулж байгаа хэрэг. Цэргийн төв зөвлөлийн үлдсэн гишүүд генералууд маш том дарамтанд орно. Ши Жинпиний дараагийн байна цэргийн аж үйлдвэрийн цогцлборын удирдлагууд байх магадлал өндөр байна. Цаашдын үр дагавар. Нам бууг захирна биш, Ши бууг захирна. Ши Жинпин армийн бүх дээд тушаалтнуудыг өөрөөс нь шууд хамааралтай, өөрт нь өртөө эсвэл өөрөөс нь үхтлээ айдаг хүмүүсээр сольж байна. Чан Юшиа шиг том гэр бүлээс гаралтай, айрам дотор өөрийн гэсэн нөлөөтэй хүмүүсийг зайлуулснаар Ши Жинпин айрам дотор өөр ямар ч эрх мэдлийн төв байхгүй болгож байна. Ши Жинпин цэрэг дайны онол мэддэг туршлагатай, ухаалаг, стратегч гэхээс илүүтэй Ши Жинпиний үзэл санааг айрамд хамгийн сайн сурталчлах, түүний тушаалыг ямар ч асуултгүй биелүүлэх улс төрийн комиссар маягийн хүмүүсийг томилно. Энэ нь Хятадын армийг мэргэжлийн биш, улс төрчсөн болгоно. Тэрээр Хуура замын армийн хуучинсаг генералуудын оронд өндөр технологи, буужин, тэнгисийн цэргийн мэргэжилтнүүдийг гэхдээ өөрт нь үнэнч төлхөө гаргаж ирнэ. Ши Жинпин айрамд нэр нөлөө багтай, хинч биш байсан офицеруудыг гэнэт дэвшүүлэн гаргаж ирэх дуртай. Ингэснээр тухайн хүн өөрийнх нь дэвссэн гавьяаг зөвхөн Ши Жинпинд зориулж түүнд насан туршдаа үнэнч байх өртөө болно. Хэрв Чан Юшиа, Лю Жэнлийн нар үнэхээр зайлуулагдсан бол дараах хүмүүс цэргийн дээд удирдлагад гарч ирнэ. 1. Хэ Вэй Дун, одоогийн цэргийн төв зөвлөлийн дэд дарга. Тэрээр Ши Жинпинийг Фужиан мужид байхаас нэхлээд дэрэгдэн байсан маш үнэнч хүн. Тайваны эсрэг ажиллагааг гардан төлөвлөгч. 2. Дүн Жун, Хятадын батлан хамгаалахын сайдын суудлаас цэргийн төв зөвлөлийн дээд түвшинд дэвших магадaltaй. 3. Нөгөөтэйгүүр 1960-ад оны сүүлээр төрсэн Ши Жинпиний эрүү үед дэвсэн залуу генералууд офицеруудыг томилох магадлал өндөр. Ши Жинпин өөрийн дэглэмээ ганц болгож байгаа нь Сталин шиг аюултай алхам юм.